Happy 24 клубээс фьючерс арилжааны бичлэгээ амлсан ёсны дагуу хийж байна. За өдрөөс хойш бол энэ хойш нэлээд хэлбэлцэлтэй байгуулсан байна. Одоо бол биднээс 1 минутын интервалтай энэ арилжааны графикийг харж байна. 15 минутныхыг харъя. Ер нь бол фьючерс арилжаа бол маш их эрсдэлтэй гэдгийг бид бас анхааруулж байгаа. Дэрийг та бүгд анхаарч арилжаа хийхдээ тооцоороо. За ингээд бид лонг буюу шорт арилжаан дээр хөшүүрэг болон мөр хэрэглэж яаж арилжаа гэх талаар ярив. За энэ бол фьючерс арилжааны дийлэгц гараад ирсэн байгаа. За Binance бирж дээр бол Ethereum, Bitcoin Cash эднээс энэ фьючерс арилжаа хийх хөшүүрэг гэдэг ийм шинэ зүйлтэй болсон. Энэ Bitcoin Cash дээр бичнээ хөшүүрэг хэрэглэж байна. 75 дахин их хөшүүрэг хэрэглэж байгаа юм байна. За Ethereum дээр бас 75 дахин хөшүүрэг хэрэглэж арилжаа хийж болно. Нэгэсэндээ би өөрийнхөө үндсэн хөрөнгөөс 75 дахин их хэмжээний мөнгөнд бол арилжаа хийнэ гэсэн. За Ethereum дээр бас 75 байна. Та харж байна энэ дээр. За Bitcoin дээр биднээс одоо арилжаагаа хийж үзүүлэх гэж байгаа учраас Bitcoin дээр тавьчих. За Bitcoin дээр бол биднээс ингээд 1-ээс 125 дахин их хөшүүрэг хэрэглэж болж байна. Гэвч энэ дээр хязгаарлалтай байгаа. За 25 дахин их хөшүүрэг хэрэглүүл дээдлийн хэмжээ нь бол сая долларын хэмжээтэй бол арилжаа хийх боломжтой. За 50 дахин их хөшүүрэг хэрэглүүл сая байна. 75 дээр 250 мянган доллар, 100 дээр 250 мянган доллар, 125 дахин их хөшүүрэг хэрэглүүл 50 мянган долларын хэмжээтэй мөнгөнд бол арилжаа хийх юм байна. За биднээс 50 дахин их хөшүүрэг хэрэглээд одоо лимит ордероор биткойн худалдаж авъя. За миний нийт худалдаж авах боломжтой биткойны түн бол 137 биткойн худалдаж авах боломжтой мөнгөнд үндэ. За өөрөөхөө Binance Futures данс руу мөнгө шинжлүүлэхэд бол энэ трансфер гэдэг дараад Binance-ийн үндсэн арилжааны данснаас Futures арилжааныхаа данс руу шилжүүлж болно. Futures арилжааны данс үндсэн одоо арилжааны данс гэдэг тусдаа байгаа. Futures арилжаа бол өөрөө тусдаа дүрмээр явдаг учраас ингээд тусдаа данстай байдаг. За бүгдээр одоо худалдан авалт хийхийг оролдъё. Ханш маань яаж хаашаа хөдөлж байна? За энэ дээр бол энэ хундган дээр бол ихэнх хүмүүс арилжаа ихэд хардаг гэсэн. Ханш бол 7287 тай байна. За биднээс лимит ордер тавьж үзүүлээ. За би одоо энэ дээр 20 биткойн авах гэдэг оролдоно. 20 биткойн бол миний нийт мөнгөнд үнэ. Одоо энэ хэдэн хувь байна? 14% зааж байна. За дөрвөн төрлийн энэ арилжаа нэг хэлбэрүүд байгаа. Лимит буюу хязгаартай, зах зээлийн ханшаар буюу яг энэ хундганд байгаа хүн дээр авна гэсэн. Стоп лимит нь бол тодорхой хэмжээний хязгаарлалтай зогсоох одоо эрсдлээ хаасан тийм давхар хамгаалалттай арилжааны захиалга гэж хэлж болно. Стоп лимит, стоп маркет гэдэг. За одоо биднээс лимит арилжааг 20-оор хийх чинь ханш маань 7290 ороод ирсэн жоохон өсөж байна. 1 минутын интервалтай харж байгаа учраас их эрсдэлтэй. Тийм учраас 5 минутныхыг харъя. Графикаа яг удаа бүгд энэ дээр ингээд ашиглаад харж ивэл зүгээр дөнгөж сайхан одоо энэ 17 цагийн үед бол ингээд бүр савлгаа та байсан байна. Нээлт хаалтай ханшин 15 минутын интервалтай энэ дээр тэгэхээр та бүгд энэ өөрөөхөө арилжааг хийхдээ бас энэ савлгааг тооцож явах хэрэгтэй. За одоо биднээс үзүүлэх гэж байгаа учраас цаг алдахгүй тулд энийг арилжаагаа 50 лимит ордер гэхэлэр би лонг буюу худалдаж авна. Зарах нь бол шорт энэ дээр харагдаж байгаа. За лонг гэж биднээс 7291-тэй байна. Одоо 7200 өсөж байгаа. 7293 дээр тавьчих. 20 биткойн авна гэдэг. Тэгэхэд би 50 дахин бага мөнгөөр авч байгаа. Жишээ нь 20 биткойныг 7200 гэдэг чинь 150 мянган доллараар авах хэрэгтэй байсан бол 2973 доллар дэм авах боломжтой гэсэн үг.
За ингээд захиалга өгчээ 7293 дээр би 20 биткойн авнаа. За ингэнгүүт ордер маань биелэгдсэн. Одоо ханш маань liquidation price буюу энэ одоо зах зээлийн миний арилжаагаа нээсэн боловч тухайн арилжаа цаг хугацаа хамаардгүй Binance Futures дээр зөвхөн ханшиндаа баригдаж тухайн ханшинд хүрсэн үед хаагддаг. За ингээд тавьдсан энэ үнэн дээр энэ liquidation price гэдэг нь бол зах зээлээрээ боддог. Энэ 2258 доллар дээр ирэхэд биткойны ханш бол миний энэ захиалга устна гэсэн үг. Одоогоор бол би нэмэхтэй байна. Миний ханшнаас дээшээ гарцсан гэсэн үг. Одоо авах боломжит ашиг буюу алдагдлыг нь заадаг баг. За ингээд би өөрөө position буюу ингээд нээсэн. Одоо би зах зээлийнхаа таамгийг тааж одоо ханшаа дээшээ болох уу доошоо болох уу гэдгээс шалтгаалаад өөрийнхөө ордерыг тавих ёстой баг. Нэгсэндээ 7291 бол энэ зах зээл рүү би байрлалаа авсан буюу арилж байгаа нээцээ гэсэн үг л дээ. Тэгээд би дээшээ long буюу trading view дээр харж болно. Ханшиг дээшээ өснөө гэж тооцож би өөрөө арилж байгаа хийж болно. Futures арилжаа. Long буюу short буюу зарнаа гэдэг арилжаа хийж болно. Эннээсээ шалтгаалаад би ашиг олох уу алдах уу гэдгийг хийдэг юм зарчимтай байгаа. За миний энэ арилжаа нээсэн ханшнаас тийш одоо ханш өссөн бол би энэ тодорхой хэмжээний ашигтай яваад байна шүү дээ. 152% ашиг хийцэн байна гэсэн үг. За яг одоо ингээд тодорхой хугацааны дараа бол ингээд ханш маань 7291-ээс ингээд доош орцсон явж байна. Тэнгүүд энд бол liquidation price нь 2258 доллар дээр очвол энэ захиалга бусдаж миний мөнгө байхгүй болно. Энэ олж болох ашиг бол алдагдлын хэмжээг нь зааж байгаа. Одоо бол хасах наймар орц. Түрүүн нэмэхтэй багт нь бид зарсан бол ашигтай гарах байсан. 50 доллар. За 55 доллар. Stop limit тавьж байгаа. 6850 дээр үнэрэхэд биднээс 6855 дээр 20 биткойноо зарнаа. За ингээд зарах ханшаа оруулчихж байгаа. Нэг өсөндөө зах зээлийн ханш 6800 ингээд ордер маань ороод ирж байгаа. 6855 дээр орж ирэхэд биднээс 6850-аар зарнаа гэсэн үг. Энэ 20 биткойн дээр бол ингээд байж байгаа. Тэр ордероо захиалахгүйгээр биднээс энэ яг зах зээл юм уу лимитээр ингээд зарч болно. Би 20 биткойны харилцааг 6850 дээр тавьсан байна. Зөвхөн 20 дээр. За одоо би зах зээлийн ханшаар 40 биткойн авъя. Одоо би 147 биткойн авах боломжтой байна. За 40 биткойн дээр би stop limit тавьж үзүүлье. Зарахж байгаа. 8448 дээр тавьсан байгаа. Хэрвээ эсрэг тал руу ханш унах юм бол би яах вэ гэдэг асуудал байгаа. 6750 55 шортын зарна гэсэн үг. Яг эсрэг тал руу явах юм бол 6750 дээр 40 биткойн.
За ингээд бүгдээрээ хүлээ. Ямар шүү байдал руу орох нь. За миний энэ дээр $8448 гэдэг би дээдлийн лимиттэй тавьсан байгаа. Зарна. Тэгэхэд ханш бол энэ $4785 дээр ирэх юм бол миний энэ арилжаа устгагдана гэсэн үг. Эсрэг тийшээ бол би алднаа гэсэн үг. Энэ хөрөнгөө. За ингээд бичлэгээ дараа нь үр дүнгээ харъя.